яг төгсөж байхад би бага төлбөрийн өртөө байсан. Тэрнээс болоод дипломоо гардаж авч чадаагүй. Тэр бол надад яг тухайн үед хэцүү санагдчихсан. Тэр үед маш их сэтгэлээр унж шантарч байсан чи эргээд тэр боломж маань одоо өнөөдөр намайг энд суух бас боломж хайрлсан байж магадгүй. Угаасаа миний насан дээр юу ч мэдэхгүй л явчих шүү дээ. Одоо өөрийгөө цааш нь боловсруулна хөгжүүлнэ гэж. Сайн бэлтгэл хийсэн мэт л дээ. За тэгэл болох байхаа л гэж сандарч байгаа. Гоё сан. Битээ сандар. Юу н сандардаг юм бэ? Олон хүний ингэж л бодох хэрэгтэй байна. Бид нар гудамд олон хүмүүс яжууд явдаг гэсэн. Адилхан. Яг тэр шиг гагцгүй тайз гэдэг бол бас онцлогтой. Гэрэл өгөн хүмүүс хараа сууж байгаа сайхан тайван бодох хэрэгтэй байна. Чука гэдэг юм уу, атака гэдэг юм. Алтнаа гэж дууддаг тийм. Алтнаа хаана юу гэдгийг? Би одоо хөхөд байна. Хөхөд юу гэдгийг? Манай ах эгчээр жижигхэн хувийн сургуульд багшилтыг оруулсан сургууль. За, би ах эгчээрээс номын дуу сонсоод за бэлдээд ирсэн. Өөр хөхөдөөс зорж ирсэн юм уу те? Тий, одоо ирээд яг 3 он биш. Оо, за. Хөхөдөөс дуулж ямар дуу вэ? Ер нь бол чи их стажгууд болгочихлоо шүү дээ. За тэгээд юу микрофонтай харьцаж барьж байгаа юу зөндөл одоо юм сурсан байна те. Ер нь хэдийн зорилго чи дуучин болоё гэж боддог юм уу? Өөр мэргэжлийн сонгосон. Би 2013 онд Монгол Үндэсний сургуулийн дуулахын шилтийн технологич мэргэжлэр төгссөн. За өөрөө дуу дуулах сонирхолтой болохоор одоо хөхөд байхаа энд ирсэн зорилго маань ч гэсэн хөхөдөөс сүйдэлтэй гэж бодож байгаа. Тэгээд хөхөд дуучин болохоор тийчээс нийгэмтэй танилцж байна, амьдралтай танилцж байна. Хөхөд дуулах сонирхолтой байна. Үгүй ээ. Чин Монгол улсын иргэн хүн Монголдоо байна. Аль аль нь бас их сайхан цэмцгэр замбраатай яриа хөөрөөр чинь ч гэсэн их сайхан ийм боловсрсан ийм сайхан яасан байна. Тэгээд айлч мэрэгчлэрээ явсан аль аль нь хэрэг болох байлгүйтэй амьдрал чинь тийм ээ. Тэгээд энэ удаадаа энэ тэмцээний 1-р шатанд бол тэнцлээ. За энэ чигнээ тэнцсэн баяр хүргэе. За нэлээд сайхан цэгцтэй дуулж байна. Таалагдлаа. Баяр хүргэе тэнцлээ. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand.
болдог чука гэдэг юм алтака гэдэг юм. Алтнаа гэж дууддаг тийм. Алтнаа хаана юу гэдгийг? Би одоо хөхөд байгаа. Хөхөд юу гэдгийг? Манай ах ирчээ жижигхэн хувийн сургуульд багшилдаг урлагийн сургууль. За. Би ах чирээс номын дуу сонсоод бэлдээд ирсэн. Өөр хөхөдөөс зорж ирсэн юм уу те? Тий, одоо ирээд яг 3 он чи. Оо за. Хөхөдөөс дуулж ямар дуу вэ? Ер нь бол чи их стажгууд болгочихлоо шүү дээ. За тэгээд юу микрофонтой харьцаж барьж байгаа юу зөндөл одоо юм сурсан байна те. Ер нь хэдийн зорилго чи дуучин болоё гэж боддог юм уу? Өөр мөрөгчлийн гэсэн. Гүү тайз гэдэг бол бас онцлогтой. Гэрэл өгөн хүмүүс хараа сууж байгаа сайхан тайван бодох хэрэгтэй. Яг төгсөж байхад би бага төлбөрийн өртөө байсан. Тэрнээс болоод дипломоо гардаж авч чадаагүй. Тэр бол надад яг тухайн үед хэцүү санагдчихсан. Тэр үед маш их сэтгэлээр унж шантарч ирсэн чи эргээд тэр боломж маань одоо өнөөдөр намайг энд суухаас боломж хайрлсан байж магадгүй. Угаасаа миний насан дээр юу ч мэдэхгүй л явчих шүү дээ. Одоо өөрийгөө цааш нь боловсруулна хөгжүүлнэ гэж. Сайн бэлтгэл хийсэн мэт л те. За тэгэл болох байхаа л гэж бодчихсан. Гоё сан. Битээ сандаа. Юун сандардаг юм бэ? Олон хүний ингэж бодох хэрэгтэй байна. Бид нар гудамд олон хүмүүс хайжууд явдаг үзсэн. Адилхан. Яг тэр шиг